Намайг Гамболдын Гамбат гэдэг. Би шинжлэх ухаан технологийн харьяа Өвсгөл аймаг дахь Политехник коллежийн мал зүйч мэргэжлэр суралцдаг 3 дахь курсын оюутан байна. Боловсролын сургуулиуд төгсөөд зэрэгт яваа тэгээд аав ээжтэй туслаад хөдөө 2 жил мал маллаа. Тэгээд Өвсгөл аймгийн хөдөө аж ахуйн газраас Политехник коллеж маань одоо ингээд шинжлэх ухааны технологийн харьяа сургуульд ингээд одоо харьяалагдаж явж байна. Гэрээсээ ингээд хичээлдээ явах юм боломж одоо бүрдэж байна. Одоо тэгээд эндээ ингээд эсэлт аваад ингээд мал зүйч гэдэг ангийн эсэлт авж гин гэдгийг одоо ингээд товч хараад тэгээд сургууль дээр очиж ингээд мэрэгчлэлтэйгээ танилцаад бүх юм нь одоо ингээд сурч байна. За би ч одоо хүүгээ яг энэ Политехникийн зав техникийн анги тогт энэ дөрвөлийн мэрэгчлэлтэй болох чи. Энэ мэрэгчлээ сурчих юм бол хаанаас юу авчирч ямар малтайгаас илээслүүлэх яаж гаргаж авах юм да хоног одоо ингээд шинжих гэж одоо байна. Ноосных нь гарц ямар байна, нарийн байна, үүд юм байна. Тэгэл одоо энэ бас хөл дуруу ер нь хэмждэг юм бас их байдаг юм байна. Тэгэл бодож өөрөө малаа үчичдэг, шинжиждэг байг гэж бодож орсон даа. Тэгээ манай аав ээжээр надад ярилцаад тэгээ миний одоо ингээд мал маллах юм чи одоо ингээд илүү ингээд дэвшилттэй одоо ийм төхөөрөмжт одоо илүү мэдлэг олсон одоо ингээд яаж өндөр ашиг шим авах уу тийм талаас нь одоо ингээд сайн судлаад ингээд суралцаа. Ашиг шим сайн өхийн талаас нь явахд бол заавалчгүй мэрэгчлэлтэй хүн хэрэгтэй. Тэгээд аймагтай болохоор бас ингээд суралцах талтай бүрэн боломжтой байна. Мал зүйч гэдэг мэргэжил нь болохоор малын амьтнаас одоо ингээд авах ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой. Тэр хүн 1000 мал маллахгүйгээр 500 мал малсан ч 1000 малаас авах ашиг шимээсээ илүү давуулж авах тийм боломжтой. Сүүлийн чин залуу малчдад бол одоо энэ мэдлэгтэй малчин байхгүй бол хүн бол чанарч болно гэж байхгүй шүү. За ер нь хамгийн таалагдсан бол одоо ингээд анги амтны олонтой байгаа ингээд дадлагт гарч байна. Одоо практик дээр одоо ингээд дадлага хэл гэж ингээд заалгас одоо мал бүхэнд одоо ингээд ийм өөрийн гэсэн зохистой нас үсэнд нь зохиссон одоо ийм тарга хүч одоо биеийн чин бие үзүүлэлт гэж байгаа малын. Малд одоо ингээд өөрт хэрэгтэй эрдэс бодисыг одоо ингээд яаж нөхөх үү? Өөрөө зохиомл хэлтүүлэг хийж сурлаа. Хээлээ шалгаж сурлаа. Үйлдвэр ухсаагийн сайжруулж өндөр ашиг шим авахын төлөө явж байна да. Би төгсөж гараад аймагтаа одоо хоороо ийм фермер яаж явах вэ эрхлэн гэж бодож байгаа.